сайн суул. Хамтрагч Жүр аз жаргалаа хуваалцъя. Баярлалаа. Орой мэндийгээр үзэгчтэй. SBN телевизээс та бүхэнд орой бүр үдших бүр хүргэдэг Happy 30-ны баярын нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Авиаслаг бяцхан уран нуграач дүүнэртэй маш баярлалаа. Өнөөдрийн зочид маань маш онцгой эрхмүүд байгаа. Сэтгэл засалч эмч энх төвшин. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эмч хэлбэрийн биелэгч мөрөлмаа. Өнөө бол толон Ромын бааш цэрэн нар Өнөөдрийн урилгыг аваад хүрэлцэн ирсэн гурван зочиндоо маш баярлалаа. Тэгээ 2025 онд салбар салбартаа бас манлайлж байгаа бас ярих түүхтэй хийсэн бүтээсэн зүйлтэй зочдоо уурж авчирч сонирхолтой яриа өрнүүлдэг. Тэгээд өнөөдрийн манай эрхэм зочин маань салбар салбараас төлөөлөөд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд амтд гранины жүүсээрээ та бүхнийг айлж байна. Ярихаас өмнө аман жаахан чиглэж байгаа. Тэгшээ олон юм ярина. Тэгээд мерси амтд шоколадаараа бас эрхэм зочдоо бас дайлж яа шүү. үзэгсэлтэй байлаа. Евроши. Ур булан төгсдөг.
хүлээв. Таны гоосон хөвсөл уулууд 2025 он ямархуу жил болж өнгөрөв? Бусад жилүүдээс хэр онцгой жил болж өнгөрөв? Ерөнхийдөө дүгнэлт болгоод биднэрт хуваалцвал яг хэцүү үе бас байсан. Гэхдээ бусад зүйлс нь бол ерөнхийдөө ажлын хувьд ч гэсэн дэжгүй байсан. За, инх түвшин зочны хувьд дайггүй ер нь одоо ингээд зарим нэгэн олон улсын одоо хэвлэл юм хүмүүс маань акцепт болоод айтайхан байна. Бас нэг өгүүлбэрүүд маань болоод байна. Шинэ одоо таны влогуудыг бас рeel бичлэгнүүдийг бол үздэг. тэгэхээр ер нь бол дайггүй байна. Энэ жил бол бид нэр за манай гэр бүлийн үед бас нэг хүнд үеийг туулаад одоо дасан цогцох процесс руугаа яваад тэгээд энэ жилдээ ямар ч байсан нэг буцаад нэг жоохон эргийн эрэлт хийх гээд хичээж байгаа. Бас тийм үеэ туулаад ерөнхийдөө айтайхан сэтгэл санаач гэсэн өөрөө бас нэг арай айтайхан үе рүү орж ирж байна. Нилийн хүнд одоо миний хувьд бол одоо баг амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулаад тэгээд гарч ирсэн байгаа. Хувь хүний хувьд бол бас өсөлттэй. Энд чинь нөгөө бүхэл цаг хугацаанд хэдэн насанд чамаагүй гээл өсөж хөгжиж явдаг тий бас өсөлттэй. Ерөнхийдөө бол өөрийнхөө хувьд бол тогтвортой тайван байх бүхэл нөхцөл бүрдсэн ч гэдэг юм уу өсөлттэй тийм жил болж өнгөрсөн юм аа. 365 хоногийн турш мэдээж дандаа жаргалтай байна гэж аах бүхэл зүйлс ээлждэг жантай. Тэгэхээр өнөөдрийн хайбай 30-ны баярын нэвтрүүлэг маань мэдээж оны яг энэ торгон мөчт болвол мэдээж өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн түүх, дурсамж, нандин бүхэн тэр дундаа та бүхний амьдрал тохиолдсон тэрэл жаргалтай мөчүүд амьдралд тулсан тэр сайхан туршлагуудаас хуваалцах бас мэдээж нэвтрүүлгийн цаг манайгаар хязгаартай учраас бас тэр болон бүгдийг нь бас багтааж бас чадахгүй нууцлаараа тэгээ ямар ч хэлсэн бүгдийн сайхан дурсахыг хичээ. Тэгээ ямар ч зориг аваад хүрэлцэн ирсэн та гуртаа маш их баярлалаа. Салбараа төлөөлөөд ялангуяа манай сэтгүүл зүйн салбар бол энэ жил бас нэлээд буужигнаатай яг үйл явдалч өөрийг хариу өгөх байла. Таны үеийн бас нэлээд ялангуяа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэгээл том байгууллага за түүний ард ажиллаж байгаа маш олон мянган сэтгүүлчнэр болж өрнөж байгаа төмөн үйл явдлууд за Монголын нийгэмд өнөөдөр стрессгүй хүн гэж баргаалга түүний ард байнга жидэг одоо сэтгэл зүй те түүний одоо юу гэдгийг нөлөөлд орцсон байгаа маш олон хүмүүс танд бас хандж байгаа хандахгүй байгаа мянган хүмүүс бас байгаа тэр болгоныг бас яаж бас эрүүлж үлэх үү яаж хэмжлэх үү гэдэг маш олон сэдвийн асуултууд бол бид охин байна л да. Нэвтрүүлэг маань эхнээсээ гинтийн бэлгээр эхэлнэ. Манай нэвтрүүлэг бол ерөнхийдөө entertainment юм чөлөөт нэвтрүүлэг байгаа. Тэгээд та гуравт тусдан зориулаад бэлэг бэлдсэн байгаа. Гинтийн бэлэг бэлдсэн байгаа. Тэгэхээр бид зүгээр маягаад өгөхгүй л дээ. Та гурав маань энэ дотор одоо хаач байж болно? Бэлгээ өөртөө явж хайж болох хэрэгтэй байгаа. Тэгээ таны нэрс бичээтэй байгаа. Өөрийнхөө нэрийг бичсэн бэлгийг та нар маань бүр амиад хав дараад нууцсан юм бол байхгүй. Нүдэнд бол ил байгаа та гурав маань хайж олно гэсэн. Тэгээ ер нь одоо энэ цагаан дотор. Тэгээ энэ яг энэ тайзан дээр л байгаа гэсэн үг. Яг нүдний чи өмнө дэрэгдэх чинь л байгаа. Тэгэхээр та босоод явж болно, хайж болно. Тэгэхээр би бид хоёроос хайлтж болно. Надаас бас битсэн тусламж энэ төр авч болно. Шууд энэ мөн үгээд асууж болно. Бид хоёр тэгэхээр шууд асуугаад хэлчих болж байна. За энд нэг жижиг байна. За доод нэрийг өөр хүнийх байна. Нэрийг хэлээ чи. Нэрийг хэлээ. Болох юм. Болно. Та тусалж болно шүү дээ. За. Баяр. За. Энэ амьдралын амар юм аа. Яг гоо дараа туслаад өгчөж болно. Тэгээ дараа нь танихыг хайлтж болно. Маань. Ямар ч байсан манай нэг зочин маань бол нэг бэлгээ олчихсон байна. Гэтэ сая бол нэрийг хэлсэнгүү. Энэ таны нэртэй байна уу? Тийм ээ. Оо за тэгвэл манай эхний зочин маань бэлгээ олчихсон байна. Бэлгээ олсон байна тий. За энэ ширээн дээр бол байхгүй шүү. Тий. Ер нь жоохон та гурын жигүүр хавцаа. суудч болно. За манай эхний хоёр орлогч маань олцсон байна тийм ээ. Баруун тишээгээ жоохон баруун тишээгээ. Жоохон байраа. Энд нэг юм харагдав. Тийм бэштэй. Ганцхан хоёр. Яг би чи энд дээр хайгаад исэн мөртлөө яг Энэ ер нь гурван ингэ нь олчлоо шүү. Харин тийм байна. Их хараа сайтай юм байна.
ажиглаж За. задлж болно. Заавал яг бэлгээ задлана. Хайрцаг болохоор юу байна? Тэгээ бас асуулт байгаа. Албанаас юм асуулт бэлдсэн байгаа. Ерөнхийдөө жоохон хүчтэй дүү. Мерси. Баярсан талархсан сэтгэлийг илэрхийл мерси. Танимж байгаа. Шаада. За гранины жуус явуугаад Байлжлагаас Бигфорд сахараа голомж багтай, кологоо уугаад, бодож тунгаагаад Гранинич миний дуртай жуус. Гоё юм тий. тэгэл байх уу. Абонец. За хамгийн ихэнд бэлэг олсноор за манай багш. Бацар ихний асуулт. Юм болгон та эхлэв. Тий. За дараа нь өөр хүнээс Тий, эхэлнэ. дараа нь Ганц залуу молоо бас. Яг юу цагаан толгойн дараалал яваад байгаа юм шүү. Ба бо ээж хамгийн сүлд. би хамгийн сүлд. За тань дээр юу гэсэн асуулт? Та хамгийн сүлд хизээ уран уралд йог хоёроо ялахгүй болтлоо эморсон бэ гэж. За би нэг Үгүй. асуулт асууч. За. Та хоёр маань 10 жилийн нэг хоёр гэсэн тий. Бүр хар багын бие биений мэднэ. Тэр эмо охин байсан бэ. Одоогоор бол эмо шүү дээ. Тухайд одоо юу гэж нэрлэдэг байсан жоо. Тэр чинь ер нь хоёлаа эмо байсан байхгүй. Хоёулаа Энэ 100 мөн юм болоо да. Яг хийж ийснээр дуурна гэсэн үг үү? Уг нухарч явах та йог юм болоо гэж бодох юм уу? яагаад хийж байгаа вэ? Эморсон шалтгаан байгуу. Анги охины асуулт юу гэсэн бэ? Хайрцаг дотор юу гэж байсан бэ? Миний асуулт Баацагийн асуултын хариултыг үргэлжлүүлээ бодсон юм. За. Ингэнэ. Сэтгүүлч хүнийг ууртай үедээ үзгээ бүүшүүр гэсэн алдарт үг байдгаа. Тэгвэл та бухимдсан үедээ хамгийн түрүүнд ноутбукээ унтраадгүй. За сэтгүүлчийн ажил эндээс эхэлж байгаа. Сэтгүүлч хүнийг ууртай үедээ үзгээ бүүшүүр гэсэн алдарт үг байдгаа. Энийг яг хэн хэлсэн бэ? Их сурвалж нь хаана байна? Мэргэжлээ. Яг би энийг нөгөө анхудаага яг юм өгтөө таарч юм л та. Тэгвэл таны Гэтэ сонжсон асуулт гэж яг магадгүй үнэн шүү. хэлсэн үү, удлаа хэлсэн үү гээл бас баримтыг нэг талаас авах нь хаашаа ч юм. Тэгтээ Аргагүй мэрэгжлийн онцлог юм аа тий. Гэхдээ юу юм бэ? Хизээ хамгийн сайн бичдэг вэ гэхэлэр би бол өөрийнхөө туршлагаас харахад яг уурсан бухимдсан ямар нэгэн эмзэглэл төрсөн үед л хүн бичдэг байхгүй юу? Бичдэг байхгүй ч гэж за заавал бичдэг бусад хүмүүс яадгийг мэдгүй. Ер нь нэг сайхан ингээл налаагаал байж ийснэ. За юм бичиж гэдэггүй ялангуяа сэтгүүлчийн ажлыг ямар нэгэн асуудал, үйл явдал, зөрчил тийм зүйл дээр л хүн яг өөрөө өөртөө зөрчилдсөн үед ямар нэгэн эмзэглэл төрсөн үед ямар нэгэн шудраг бусын хордлогонд орсон үедээ шудраг бус санагдсан үед ч гэдэг юм уу тийм үед л нөгөө бичих шалтгаан нөхцөл бүрддэг илүү ч гоё үнэмшилтэй хүчтэй илэрхийллүүд Тэр чинь нөгөө хаалгүй бүр нээдэг гэсэн үг Тийм үстэй. байна. тийм байна. Эсвэргээрээ Тийм байна. тий. Тэгэхээр яг нөгөө стрессийн даавар ялгарч байгаа ш тэр үед одоо энэ ч хүний дэргэд аягүй. Тэр чинь угаасаа хүнийг бас жоохон нөгөө хурцлан те Тийм. байцлахад хүргэн те тийм бас нөлөөлөлд ордог ч ах. Гэтэ би бол яг харин ч уурсан үедээ бухимдсан үедээ ноутбукээ Барьж авдаг. Чи биччихээ Тэр хоёр хөвгөлбөрийг бол та актер задлж чинь шүү тий. олон нийтэд илгэн шүү дээ яг тэр дорн. Тэр доор. Тийм. За их Яа, төвшин. за бас нухацтай бас өөрийнхөө өнцгөөс гоё тайлбарлаа. Баярлалаа танд. За миний асуулт юм байна. За сэтгэл зүйч бас хүн болохоор бухимддаг л байж таараа гэж. За тэгнэ тий. Бухимдах үедээ өөрийгөө тайтгаруулдаг өвдөс түгээ хуваалцсан уу гэнэ. За яг миний хувьд бол би бол юу гэж хэлдэг вэ гэхээр бүх зүйл төр зурах гэж. Жаргал төр зурах, зовлон төр зурах. Тэгэхээр чин заримдаа ингээд нөгөө дэнс хийдэг албаар. Зөв зөв. Аль нь гоё юм бэ? Өөрөөр хэлэх юм бол ашигтай хөлбөр нь юу вэ? Эсвэл би цаг хугацаагаа алдах уугүй юу гэдгээ шийдэн. Жишээ нь зам дээр нэг нөхөрт мөргүүлчлээ. Тэгтэл би энэ цаг хугацаанд энэ нөхөртөө маргалдсаар байгаад 300 мянган төгрөг аваад явах уу? Эсвэл би тэнд бүр илүү чухал ажлаа алдах уу гэдгээ шийддэг. Тэгэхээр би хөвчлэн ингээд дэнс хийгээд тэгээд зарим энэ тэгээд орхи авчдаг байхгүй. Жишээ нь энэ бас амар тэнд бухимдж л байгаа шүү дээ. Ядаргаатай юм бэ. Тэ? Гэхдээ бүх зүйл бас төр зурах тий. Төр зурах. Гэдэг л одоо
өвдөсч байх те. Би өөрийнхөө дуртай афоризмыг хийж. За Бас манай нэг амар их пүүш өгнө шүү дээ. Тэгин. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор дартсны хэсэг байгаа. Та нар маань дартс шидээд нэг бол бэлэг авна, нэг бол шидгүүлэх юм байна. Тэгээ одоо зүгээс суулгахгүй нь шүү дээ тийм ээ. Шууд босгоос нөө. Дартсаар хичээллээд байгаа шүү дээ. Окей, зүгээр сонирхож байгаа. За. Ямар ч нэг хичээл жил ороод тий. Тийм үү. Оноогоо Гэтэ ахих. сүүлийн үед яагаад Шал мэрэгжлийн үнэтэй тоглох гэж. Тийм ээ. мэрэгчлэг гişэ зүгээр Одоо даалцсан дээр зүгээр тоо биш. Тооны оронд зураг туудснууд наацсан байгаа. Тэрний аль нэгийг нь онно, нэг нь шийтгэлтэй, нэг нь мэдээж биелэхтэй. Байна гэсэн. За тэгээд нэгээрээ. Нэгээрээ хэлчихье. Тэгээ та гурав маань одоо за шууд Эрэгтэй залуугаас хэлчихье. Шингэн жимс таны баг сахартай илүү амттай. Нэг порц таны баярын ширээг жимэх өгсөн бол өтөг. За одоо энэ 3 сум бий. За эрэгтэй хүн ихний сум. За бүсгүүчүүд байвал уг нь өшөө нэг алхам байртуулж байгаа. За одоо энэ таны харж байгаагаар Снегурачка, Санта, Цасан өвгөн, Кевин гэх ганцаараагийн Гринч гэх тийм ээ хонх. Энэ болгоны ард таны хүссэн мөн бас хүсээгүй шийтгэлчин бий. Тэгэхээр та аль нэгийг нь онноо л гэсэн үг. Магадгүй хоёр онох юм бол нэгийг сонгоно. Тий. Шийдэх үү? За ингээд манай оролцогч нар бүгдээ цагаан дэмжээд өгөөрэй. Хамгийн гоё бэлгийг авах нь уу, хамгийн сонирхолтой шийтгэлийг авах нь уу? Одоо бүгдээ хамтдаа харцгаая. За бодъё. Таамаглалаар. Магадлалын онлоор гринч жоохон муугааш та тий. Тий. Би гринч рүү л шийдэх санаатай байна. Магадлалын онлоор Гацуур гоё бэлгтэй байж магадгүй. Цасгаа охин гоё бэлгтэй байж магадгүй. өө гринч Гэхдээ гоё. бас ам гарч болохгүй. За яг хэлж дуусаагүй байтал. Ер нь бол зоригтой хүчтэй шийдэх нь. За 5 дугаар онсон бай. Оноогүй. Одоо сүүлийн сум. Маш. За Хоёр үргээ. зарсаар байгаа. Ямар сайсан. За гринч. Гринч мэдээ цус сарыг жоохон үзий яддаг, тийм ээ? Гэхдээ Би би 100 сарын үзэн яддгүй шүү. цус сар Тэр хамгийн гоё бэлэг тэнд байгаа гэж бодож За та судалдаа соноо. Болоогүй байна. Одоо энэний ард бичиг байгаа манай Нандаа маань үши танилцуулна. Тэгээд ард нь юу байгааг За хэлнэ. тань шийтгэл таарсан байна. Нэр юм уу? Одоо юу гэдэг харуулж болно. Ард нь бас даалгавар нь бий. За одоо би танд нэг зураг харуулна. Тэгэхээр эдгээр киноны дөрүүдээс та өөрийгөө алинтай илүү төстэй гэж бодож байна вэ гэсэн ийм шийтгэл байна. Маш олон За, та дөрүүд бий. зарим нь За 3, 2, 1 эргүүллээ. Алинтай төстэй вэ? Тийм үү? За. За Зотопиагийн нөгөө нэг айхтар удаан нөхөр. За Нөгөөх нь хин данк юм. олчлоо. Илжи, Пиноккио, Angry Bird. Юугаараа илүү зан чанар нь адилхан уу гэд та өөрөө бас Тайлбарлах юм уу? Одоо би суулгах уу гэхлээр? Та сонгоно аль нь вэ? Pinocchio гэж харагдчих чинь. Pinocchio. Одоо энэ дотор бол бас хамгийн гайгүй нь Өөртөө За та энэ яагаад надтай төстэй энэ дотроос нөгөөдөл нь төсгүй л байна л да. за юугаараа төстэй нь тантай? Энийг жоохон гинэн юм да. тийм гин царайтай урдаа барьч тий. Урдаа барьч. За Тэгэхээр ажлын Хамраа сундаг хүүхэд биш юм уу? мөн л мөн дөө. үү? Тий. Та юу Өчтөө үзэгчрөө нэг Оо хараач. тэр утгаар нь яриаг юм биш үү? Зүгээр тэр утгаар нь яагаад. Эндээс хажуудлаа шууд киклээ тэгэл. За баярлаа. За яг нэг худлаа ярьдгүй байх гэж бодож байна. би нэг хотлоо яриад. Эм чи ажиллаж худлаа ярьж болохгүй шүү дээ. Тий. Гинэн. За тэгээд гой сонирч тий. Хамгийн гол энэ бол ингээд хараа зураг нь хүртэл надад юу гэж харагдаад нэг юм энэ хүүхч юм яг үндэ гиндэ болоод юм дандаа юмд ороод идэг ш төөрхий тий. Тийг тиймэрхүү л харагдаад байна. Гэлэнгээр төстэй. Тэгээд энэ хөөрхий энэ нэг нүднийх нь энэ юу мөг ингээ сайн харах юм бол хөөрх нэг юм хөөрх хөхтэй бас тий. Ер нь тантай царай гараад ч гэсэн дээ Төстэй. төстэй. За Яг ингээд ахаа явдаа энэ жиг. Би хааны хэмжээ. Манай найруулга. би яарэ занган. Тий. За яар Тэгээд шээ. өнөөдрөөс эхлүүлээд тэгээд Пиноккио их төвш боллоо шүү. За За одоо тэгээд хоёр инээгээ суугаад байхгүй. Одоо хоёр. Хоёртыг зөвлөгөө өгөхөд юугаа шидэхтэй чанга шидэх юм байна шүү. Тэгэхгүй бол зогдохгүй.
Зүүнийх За жинхэнэ өвлийн өвөө нэр бэлэг байх юм болов уу? Сантагийн биелэг үү? Харин- Байд санта байж магадгүй шүү. Магадгүй л юм Тэгээд тий. жоохон шийтгэлтэй санта байж магадгүй. Тэгвэл гацуур гэж. Гацуурын дор гоё байж магадгүй. Гэхдээ онно гэдэг бол бас. Харин За эхний сум. өө. За ястай юу? Нэг алхам ойртож болно. За яах вэ? Зүгээр гайг баха. Хоёр дахь сум. Энэ Яа, ерөөс одоо сүүлийн онохгүй сум. байна. Гэр онохгүй бол би дахиад нэг боломж танд олгоно. За ямар ч хэлсэн онох төгслөгтэй онсонгүй. Яг хажуугаар нь. Аа. За ямар ч хэлсэн онох нь онслогтой зоогдсонгүй. Сүүлийнх. Зогтохгүй л юм да. Зоогдохгүй юм тийм. За тэгвэл онсноороо сая сүүлийн хоёр сум бол энэ дээр ирсэн. Энийг авчих уу? Харин за тий. Тэгээ тий. За шийтгэл таарсан байна их ч. За. За та өөрийн нууц авьяасаа биднэрт үзүүлнэ үү гэсэн байна. За таны бол урд нугардыг бид нар мэдчихэж Найз мэдгүй. Бид нар мэдгүй. Тийм, ер нь хинээч мэдгүй нууц авьяасаа биднэрт үзүүлнэ үү гинэ. Дуулах ч юм уу, одоо шүлэг унших ч юм уу. Наа чи ёстой шийтгэл юм шиг. Харин тийм шийтгэл. Богино энэ дээр Наач надад таарсан. Тэгвэл гоё нууц авьяас. Хамаг ямаа гаргаж тавих гэж байна. Нэг амсгаагаар нэг бүтэн мерси идэж үзүүлье. Эсвэл баг шүлэг уншчих юм уу? Тэг. За За тэгээ. За цээжнээсээ. Эсвэл- Тэжнээсээ Эсвэл эндээс хайж олж байгаад нэг шүлэг уншуулах юм уу танаар? сайхан залуу аавынхаа тэр үүнд нь буурал орсныг анх үзээд саваагүй томоогүй хөөхд насаан би тэр жилийнхэн шувууттай хамт буцаасан. Санчигт нэмэгдэх мөнгөн сорны тоогоор жаргаандаа гэхэд санаагаар данж болохгүй юм да аваа. За. Энийг Байж авьяасаа ерөөсөө болчих. юу хөтлөгч камераас гарч болохгүй юу? Би Би жоохон байшиг харагдаад байна үү те. За би хойн зогсчихъя за. шохото цаасан дээр альтраад байгаа байхгүй. Ер нь За, тийм байна. Ер нь бол- асуултаа тий. За даваа авчлаа. За ямар ч онхон онсон. Хонхон дээр Хонхон дээр бол онсон. За тэрийг авъя гэж тооцоод. За За, тийм ээ тийм. хоёр Хоёулаа хоёулаа ямар ч байсан энийг онсон зоогдоо гэхдээ гэсэн тий. За авъя. зоогдоогүй. За их Гэсэн чинь? чадтай байна. Гарын бэлэг таарсан За байна. тийм ээ ардаа ингээ гарын бэлэг гэсэн байх шүү. Тий. За баяр хүргэе манай. Дандаа шийтгээд байна гэж бас юу яах вэ манай. Манай өвлийн үгэн аав маань бэлгнүүдээ үлдээчээд явсан. Хаардаг хүн байгаа байна уу? Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Еволо Дэрэм таны гоо сайханд хувьсал хийн. Еволо Дэрэм байна. За баярлалаа. Миний шинэ жилийн анхны бэлэг. За За Баяр баярлалаа. ямар гоё. За За 2025 он мэдээж түрүүн ярилцлагыг хэлсэн маш их сенсацтай маш олон үйл явдлууд болсон. Мэдээж бит хоёр ч гэсэн та гуравтай холбоотой нэг сенсацтай мэдээ байгаа байхгүй юу? Амар сенсацтай. Амар ноцтой ярьсан. Тэгээ тэрийг бүр ингэж хэвлээд аваад ирсэн юм байна манай сэтгүүлч нар. Тэгээ энийг бит хоёр уншнахээс илүүтэйгээр өөрсдийнхөө мэдээг та нар өөрсдөө уншицгаа. Ийм мэдээ гарсан юм байна. энэ ер нь зөв юм уу? Тий, яг үнэн юм уу? Үнэн юм уу? Хэр сайн Өөртөө яг сайхан тайлбарлаад өгөөч гэж байгаа. Тэгээд та ихлэ гурван маань нэг сайхан уншаа танилцчихъя. Өөрсдийнхээ тухайн мэдээллийг тийм ээ. Тэгээд нэг сайхан яруу тодоор эфирээр гарч байгаа юм шигээс уншаа танилцуулаад ард нь тайлбарыг нь тавинаа. Их төвшөө хаас эхлэх үү? унших юм буюу. Дэшод оншоод. За оны онцлог мэдээ гэж байна. Сэтгэл эмч их төвшин маань отч манлын бурхны хойд дээр болж Монголд мэдлээ юу дээ гэнэ гэдэг. Сүрхээлэртэй. За сэтгэл хэмээ хэрэгтнийг ангааж эдгээ хүйсэд ханцгүй шамлан зүтгэж байгаа отч манлын хувилгай маань эх хонд Монголын сэтгэл нь өвдөж шархалсан нэг ч хүнийг үлдээхгүй төлөө ажиллах төлөвлөгөөтэй байгаа гинэ. Энэ ажлаа яг одоо Happy 31 баярын нэвтрүүлэгт хамт орж байгаа зочдоосоо эхлэх юм гинлээ гэж. За одоо энэ хоёрын сүүлийн юм мэдээ байна шүү. Тийм байна тий. За ийм мэдээ гарсан юм байна. Сенсацтай шуугантай мэдээ байна шүү. За энэнийг одоо тайлбарлана да. Ер нь хэр үнэнээ ортой мэдээ байна. Тэгээ сая ингээд өөр ч уншиж сонсон чинь нэг тийм алт үеийн Монгол кино үзэж байгаа юм шиг. Тэрвэр гэж явж байгаа уншаад Зар түгэж байгаа юм шиг. Олон түмэн сонсдоггүй. За энэ дээр одоо тайлбар энэ. За энэ юу яасан байна?
Хатж мандлын бурхны хой дөрмөр гээд андуурсан байна. Арай бүр гэтрүүлэгтэй явчихжээ. Хийж байгаа ажил нь үргэлжлээд бол явах байх. Тий, ямар ч байсан нэг 2 жил гарan жоохон нөгөө нэг асуудлаас болоод нилээ юу яасан. Зогссон ажлууд ирнэ. Тэгээ одоо эх жилээс ажлууд маань нилээ идэвчээд бас олон нийтэд бас түгээх, хүргэх юмнууд арай эрчимтэй явуулах болов гэж төлөвлөж байгаа. Тэгээ эх жилээс тэгээ бас нэг олон улсын янз янзын хурал морлуудад юм хумаа өгөөд наашин цааш нь болгоё гэж бас бодоод байгаа. Тий. За ямар ч хэсэн нэг тийм байна. Тэрнээ иймэрхүүд мэдээ гарсан. Зарим нэгэн би нэг бүр 6 дугаар хөрстэй ингэдэг байхгүй юу? Ярих нь зөв. Чөлөөтэй шүү дээ. Тийм үү. 6 дугаар хөрстэй би нэг курсын дарга байж байгаад ангаахын курсын дарга байж байгаад тэгээд бид нар шинэ жил хийхээр болоо шинэ жилийгээ дууссан чинь тэр үеийн нөгөө ноцтой мэдээ гэж байдаг шүү дээ тий. Тэрэн дээр нэг ийм мэдээ гарсан байдаг. Ангаахын оюутнууд мэрэгчлээ ашиглаад шинэ жилээ хар тамхи хэрэглэж мансуурж тэмдэглэхнэ гэдэг. Нэг тийм одоо мэдээ гарцсан. Тэгээд би манай декан уурлаад бөө юм болоод над руу нөгөөдгийг чи авч хийдээд би нөгөөдгийг очиад нөгөөдгийн задруулга хийнэ гэж хайж явсаар байгаа нэг юм болоод баг олоогүй дээ нөгөөдөл нууц байсаар байгаа сүултээ нэг юм залруулга бичүүлсэн. Тэгсэн залруулга нь миний цээж зураг тавиад курсын дарга нь тэгж хийгээгүй гинэ гэдэг заагаа зар тэр бүр тэр арих нь хууцны тэр доор жижиг тэгээ чицээ тий залруулах шиг энэ дээр одоо ямар ч байсан би л отож юм байгаа шүү. Биш гэж их төвшөөж өөрөө хэллээ гэдэг шиг. Өөрийн биеэр энд хэллээ. Залруулга явуулснаас явъя та. За. За манай боргоо сэтгүүлч. Боргилмаа сэтгүүлчийн маань сенсац ер нь юу гэсэн сенсац байх юм? За оны онцлог мэдээ. Сэтгүүл зүйн салбарын цагаан хоолой хэмээгдсэн сэтгүүлч Боргилмаа 4 дахь засаглалынхныг өмгөөлсөн мэдэгдэл хийлээ. За сэтгүүлчдийн мэрэгжлийн ур чадвар хөргөж буй мэдээлэлд эргэлздэг хүмүүс байвал наашаа анхаараарай. Сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг судалгаагаар тогтоогдсон болохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хуулийн тэд ерөнхийлөгч Боргилмаа мэдгдлээ гэнэ. За. Ийм юм болсон. Тий. За тэр ихний нөгөө өгүүлбэр яг нөгөө уншигч үзэгчдийн анхаарлыг татах гэдэг нь шүү дээ. Ийм нэртэй болсноо би мдээгүй байгаа. За ямар ч гэсэн энэ доорхын нь бол нөгөө босон үйл явдал байна. Юу болсон гэхлээр саяхан нэг юм хилцүүлэг хийсэн. Эрүүгийн хуульд байдаг илт худал мэдээлэл тараах зүйлийг үндсэн хууль зөрчсөн гэж гомдол маргаан гаргаад за тэрнийг одоо юу хэлэлцэх үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаан болохоор товлогдоод байгаа. За тэгээд тэрний өмнөд яг энэ асуудлаар ингээд мэдээлэл солилцоо сэтгүүлчтэй салбарын уулзалт тийм хэлцүүдэг гэсэн. Тэгэхээр зэрэг энийг бол үнэн зүйл хэлсэн тухай үнэн мэдээ гарсан байна. Үнэн зөв болохыг баталж байна. За баярлалаа. Тайлбарыг дөнгөсөө хийлээ. Манайхан хүлээж авсан баха гэж бодож байна. Чүн шал өөр тайлбарлаж байна. Тий. За одоо манай Цэрэгч. Оны онцлог мэдээ гэнэ. Монголын уран нугралтын амьд домог болсон Б Нуруу самбууган шав нарын нэг Нуграач Бацрангийн залуунаас урлаг дөнгөрүүлсэн он жилүүдийг бид онцолж байна гэж. 1990 онд хос нугралтын бурхан суудлал хэмээх домогт үзүүлбэрийг Итали, Унгар, Япон зэрэг орнуудаар тоглож 2005 оны хүртэл Арабеск хэмээх 4 хос нугралтаар Парис, Берлин, Монте-Карло зэрэг олон улсын нэр хүндтэй театр, циркүүдэд тоглолт хийж олон улсын наадмуудаас гран-при шагналуудыг түүж явсан Нуграач Бацран одоо ч уран нугралтаас зодгоо тайлалгүй шав нараа бэлтгэсээр явнаа гэж. За. Энэ хоёроос чи үнэн мэдээлэл яваа. Харин Тийм үнэн мэдээлэл яваа. өөрөө ч бол жижигхэн шар мэдээ байлаа. Жоохон гэтрүүлэх. Жоохон нөгөө залруулга хонь хийхээр. Харин тийм байна. Үнэн байна. Энэ жилч тийм одоо нөгөө нэг нугралтынхан жоохон хүмүүсийн анхааралд өртөж байгаа шүү дээ. Тийм. Манай нугралтын ялангуяа одоо уран нуграач нэг буд гээд багшийн шавнар сая хятадд болсон том тэмцээнээс мөнгөн
нөгөө Арслан гэдэг том шагнал авсан. Тэгээ одоо л хавг очир маань бас ер нь бригад аваа явсан Тийм. тий. Хавг очирч нь уран нуграач юм уу? Уран нуграач. Ийш мэрэгжлийн уран нуграач шүү дээ. Тийм баха. Нөгөө сая энэ хүүхдүүд нуграад тахт нь яг энэ ямар адилхан юм бэ гэж бодоод байсан чи. Циркч ингэж ойлгосон биш. Циркч. Юу нь үл айл. Тийм. Циркийн илүү нугаралт тэнцвэрээр. За таны мэдээлэл бол үнэн зөв. Миний үнэн зөв. Өөр нэмэлт тайлбар байна уу? Тэрийг мань үлдээсэн байна гэсэн гомдол байна уу? Үгүй байхгүй. Тийм ба. Циркийн мэрэгжил нөгөө эмчигтэй бас адилхан. За сэтгүүлчийгч гэсэн бас тийм алдаа гаргаж болохгүй мэрэгжлийн алдаа. Тэгэхээр циркчний нөгөө алдаа нь яг өөрийнх нь эрүүл мэнд амь настай яригддаг учраас маш тийм нөгөө болгоомжтой нихуур тийм болцсон байдаг. Би нөгөө яаж мэдээд байна гэхээр манай хүүгийн чинь нөгөө ерөнхий эрдэмт нэг анги цирк ангийнхантайгаа нэг анги болж төгсөн. Тэгээд яг ингээд үеийн хүүхдүүд байж хахад бүгдээрээ л тэд нар чи яг ингээд нөгөө биеэрээ туулж гүйцэтгэл хийдэг ажил мэргэжлийн хүмүүс чинь нөгөө айгүйх өөр дээрээ сайн төлөвлөрдөг айгүй төлөвшсөн байдаг. Тэгээд тэр донд бүжигч балетын ангийнхан цирк ангийнхан байж хахад балет цирк ангийнхан ингээд илүү ингээд насаар илүү юм шиг ингээд дог юм болцсон байдаг. Тэгээд тэр нь яг ажил мэргэжлийнх нь онцлогтой холбоотой юм байна гэж бодсон шүү дээ. Тий алдаж болохгүй алдвал өөрийнх нь амь нас яригдсан шүү дээ эрүүл мэндтэй. Нөгөө өсрэлт акробат агаарын үзүүлбэр энэ төр яг ихтгэлцэл дээр бас их тогтдог. Тийм. Бас тийм шүү. За бид бүхний дараагийн сонжоо дуусаагүй. Ер нь зурхаанд хэрэг итгэдэг вэ та гурав маань? Би юу? Тий, айл нь. Надаас Би хоёр бүсгүй дундуур ингээ харчлаа. Байн өөрөө байж тарлаад гэсэн. Би юу? Зурхаанд 90 итгэдэг үү? Ажил Бүр мэргэжлийн холбоотой. онлын хувьд тий мэргэжлийн хувьд энэ бол бүр байж болохгүй зүйл гэж Уучлаарай. Гэхдээ одоо би таны зурхааг уншина. Одоо зүгээр таарахгүй байхыг чи харъя л та. За эндээс та гурав маань сонгоно. Хансаг мэдрэмж эмгтээлэг төр. Анийг тодорхойлох төр төрх яс. Амьдрал бол аялал. Элсэн. За зочид маань өөрсдөө одоо юу гэдгийг зөв билгээрээч тэр харагдах байдлаараач тэр надад таалагдсан, надад сонирхолтой санагдсан гэдэг утгаараа сонгосон баг. Инх төвшин зочны хувьд бол шууд л бар харахгүй сонгосон байх. Түрүүнээс хойш би зурхад итгэдэггүй л тий. Би итгэхгүй наадах чинь гэдэг. За манай ихний зочин тэгээд сонголтод нь шашинлаг бус сонголт. Хоол хүнслэг. Хүнслэг байна тий. За цаатлынх нь за юу сонгосныг нь за манай Батцэрийн бас итгээд юм байна шүү тий. За тэндээс эхлээд явчих уу. За тэгэл. За энэ зураг болохоор гэрлийн хатан хаан Лючияг сонгосон та 2026 онд аз жаргалаар дүүрэн байх нэгуртай гэж юм. Шведэд гэрлийн хатан хааныг гайхалтай бэлэг аз жаргалын элч гэж үздэг байх ни. Цагаан даашин зар гоёж тэргүүндээ лаа ассан цагаан титэмт Лючияг шинэ жилийн орой хүүхдүүдэд гайхамшигтай бэлэг гэрийн тэжээвэр амттан өгдөг гих домогт тэд итгэдэг байх ни. Ер нь бол Шведэд ингээ баримталдаг шинэ жилийн ийм бэлэгдэл байх ни. Ер нь олон улсын зурхай дээр ер нь үед Монголын өрнийн зурхай, орны зурхай тий олон улсад бас олон зурхай мэдээллүүд байдаг. Түүнээсээ нэгтгэхэд бид бүхэн мэдээллүүдийг бэлтгэсэн. За тэгвэл хоёр дахь мэдээлэл манай нэг төсөн зочны маань мэдээлэл бол улаан лойлоор хачирсан эрдэн шиш. За энэ пикник, энэ сайхан хоол ямар учиртай юм бэ? Энэ бол Итали зөв билег юм байна л да. Италичууд ингэж үздэг юм байна. Итали эзэгтэй нар шинэ жилээр эрдэн шиш тэргүүтнээр хоол хийхдээ улаан лойлоор хачиралдаг. За энэхүү хоолыг хэн их хідэн тэр хүн шинэ онд төдийч нэ баяжхыг билэгддэг гэж. Тэгэхээр та энийг сонгосноор эх жил баяжих нэ гэсэн үг. Гэртээ очиод эрдэн шишийг улаан лойлоор хачирлаад идвэл миний хэлсэн үг бодогдох нь шүү дээ. За нэг тийм юм ярьжсэн. За нэгийг идээ да. Маргааш дахиад нэгийг идээ да гэж бодох нь байна шүү дээ. Одоо ингээд 70 ухамсарт нь би нөлөөлөх гэдэг л да. За. Сэтгэл зүйч хүнд нөлөөлөх нь яах нь мэдгүй. Ямар ч яасан би хэллээ. За. Батцэрийн ихчийн сонгосон энэ дүрс болохоор Кукриг нэ. Кукриг сонгосон та 2026 онд
сөрөг зүйлээс хол байх болно гэж байна. Болгарын ард түмэн амьтны үс арьсаар уралсан аимшигт өмсгөлийг өмсөж гудамжаар алхан одоо муу мухай бүхнийг үлдэн хөөх зан үйл шинэ жилээр хийдэг боломжтой гинэ. Тэгэхээр та 2026 онд муу зүйлтэй таарахгүй муу зүйлээ 25 онд үлдээгээд шинээр урагшлах нэ гэдэг гоё ихтэй байна. Ястай гоё. Би бол өөрөө сонгохгүй байсан л да энэ надад үлдчихсэн. Гоё юм үлдсэн юм байна. Таарсан юм тийм. Тэгээд одоо сонгоогүй гэж гомдлоод байгаа Гэхдээ яг чиглэлтэй ер нь байх нэ гэдэг одоо эх жилийн 6-аг ингээд тэгээд 6 маань надад таалагддаг тухай ярьж болох юм уу? Тэгээ болно шүү дээ. Яаж нөлөөлж гин. Тэгээ манай сэтгэл зүйч маань түрүүнээс хойш үгүй л гэдэг одоо тайлбарыг сонсъё. Шинэ жилийн орой улаан лойтой эрдэнэ шиш идэхгүй. наад эрдэнэ шиш миш надад ерөөсөө хамаагүй гэж бодож юм уу? Энэ би яагаад энийг сонгоцсон бэ гэдгээ бас бодоод байна л да. Би юм нөгөө дэнлүүн дуртайхгүй дэнлүү бамбар энэ яагаад дуртай гэхээр бид нэг баг байхад ер нь одоо ч гэсэн бүхэл хүүхдүүдэд гацуураа засах чинь хамгийн гоё Зүйлштэй тэг гэрээ цэвэрлээл ороо ингээл харанхуй болоод эхлэхээр засаад тэгээ манай гацуур болохоор намайг жоохон байхад яг нөгөө нэг юм дэнлүү зөв нэг яг гэрэлж гэдэг үгүй яг ингээд нөгөө хоргон дотор хийцэн тийм өнгөнгийн гэрэлтэй тийм аягүй гоё үзэсгэлэнтэй тийм тэрийн шууд санаас нь буусан юм шүү дээ тий. ёлкны гэрлэн тий. Тэгээ би дахиж тэрнийг нүүдэл суудал гэж том болсон тэр гээгдэд алга болсон дахиад тиймийг л олж авах юмсан гэж боддог байхгүй юу. Тэгээд шинэ жилийг тэр гацуур модыг хамгийн гоё үзэсгэлэнтэй болгодог юм чин гэрэл Тэгэл байх. тэгтээ гэрэл нь өөрөө тийм гоё яг ингээд гоё дэнлүү хоргонт хийсэн тийм гоё үзэсгэлэнтэй ёлкны гэрэлтэй би одоо ч таарчаагүй. Тэгээд энэ гэрэл өөрөө бас аюу гоё юм гайхамшигтай бодлогодог. Хамгийн дөрөв тийшээ гаргаж явсан юм аа. Аюу гоё юм байна. За тэгэл шинэ жилээс чинь ер нь гацуураа засаал тэр шинэ жилийн баяраас ямар нэгэн ер бусын юм хүсдэг мөрөөдөн шүү дээ. Ягаад чим энэ өдөр болоод маргаашаас ингээл бүх юм нэг юм гоё болох гэж байгаа юм шиг тийм ихтгэл мөрөөдөл хүн болгонд л байдаг ш. Тийм баярын зүн сайван гэдэг юм уу? Тийм бодол. Тэгэхээр зэрэг энэ бол бас гоё бэлэгдэлтэй байлаа. За гоё тайлбар гэсэн танд баярлалаа. За одоо үргэлжлүүлээд бид бүхэнд юм гоё 3 дугтуу бий. Энэ 3 дугтуу маань яг та 3-ын маань ард байгаа гацуур ногоомод бид хоёрын ард байгаа энэ гацуур ногоомодон дээр өмнөх зочдын маань хүслүүд байгаа бичээд үлдээсэн. Тэгэхээр та 3 маань яг энэ дээр 2026 онд яг ямар зүйл хүсэж ийн тэр хүссэн зүйлээ энэ дээр бичээд үлдээж болно. Бид нэр уншихгүй. Тэгээд хэрвээ дараа жил ESPN-ийн хабы 31 нэвтрүүлэгт орвол эргээд энэ зорилгонд биелсэн үү, билээгүй юу талаар бас эргэж ярилцах юм утга учиртай юм байгаа шүү. зэшаа дамжуул. Тэр энэ хүслүүд маань сая манай нэндэг элдэгчлэн энд хадгалагдаад үлдэнэ. Тэгээд магадгүй тий бичиж болно. Өнөөдрийн онцараар тий өнөөдрийн онцараар тий. Гэхдээ тэрийг бол олон нийтэд зарлахгүйгээр хүсэл мөрөөдлөө бодож байгаа зүйлсээ дэлгэхгүйгээр бид хоёр ч уншуулахгүйгээр зөвхөн өөрөөсөө уншаад бичиж үлдээгээд бид хадгалуулнаа гэсэн үг. Чимээд тэгээд манай 3 орцогч маань дор бүрнээ 2026 онд бодож мөрөөдөж байгаа хийхийг тэхийг тэмүүлж байгаа тэр бүх зүйлээ мэдээж бүгдийг багтаана гэдэг бол хэцүү байх. Гэтэ боломжоор нь энэ гайхамшигтай документ дотор бичээд бид бүхэнд хадгалуулаад эрхчил уулзахад энэ биелсэн байгаа сай гэдэг сайхан өрөөлөөр бид бүхэн хадгалж авч байгаа юм шүү. Тэгээд манай оролцогч маань хүслээ бичиж хооронд бид хоёр ерхий ивент хэлгэрч спонсорудаа бас танилцуулж ирсэн зүг баг тийм ээ. За тийм. За хамгийн эхлээд Даматын хамт олондоо талархснаа илэрхийлье. За Туркийн эрэгтэй хослолууд та бүхэн шинэ жилийн гоёгоо гангараагаа та бүхэн одоогоор сонгож чадаагүй байгаа бол Наран Плаза, Наран Моол, Наран Плейсийн Даматын салбаруудаар ороод та бүхэн өөрийнхөө сонирхсон өнгө дизайнаар гайхамшиг костюмнуудаа бүтээгээрэй гэж хэлмээр байна. Энэ бол Дамат байлаа. За бүсгүй таны төгс төгөлдөр оршихуй Swarovski брэнд хамтран ажиллаж байна. Бусдаас өргөж нэг алхам урд бай гэсэн ураатай энэ бол Японы алдарт номер 1 брэнд. Энэ бол Bunza Seiko-гийн хамт олондоо талархснаа илэрхийлье. За тэгээд Punta Roma бай бүсгүйчүүдийн бас амьдралын лайфстайл өдөр тутмын гоёо гангараа та бүхэн мэдээж энэ бол Punta Roma. Түрүү хэлсэнчлэн Наран Плаза, Наран Моол, Наран
плейсийн салбаруудаар пунктрамагийн салбарууд байгаа учраас та бүхэн өөрт ойр байгаа дэлгүүрүүдээр орж үйлчлүүлээд өөрийнхөө стил имиж яваас өөрчлөөрэй. Мөн таны гоо сайханд хувьсэл хийн Evola Dairy брэнд мөн дур булаам төгс төрх төлөв брэнд хамтран ажиллаж байгаад болохоор таатай байна. За тэгээд бид бүхний баярын ширээг чимж байгаа баярлсан талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брендийн хамт олондоо маш их баярлалаа. 100% James Granini Juice-ийн хамт олондоо талархсан илэрхийлье. 1874 оноос хойш одоо хүртэл хэрэгжлийн найдвартай түнш байсаар байгаа Classic Cola Big 40-ийн хамт олондоо талархсан илэрхийлье. Маш баярлалаа та бүхэндээ. Бас нэг урамлын гоо сайхан Евроши брэнд бас хамтран ажиллаж байна. Тэгэл байх. Бүгдэд нь талархсан илэрхийлье. Бүгдэд нь бас эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За манай эхний хоёр оролцогч маань хүслээ бичээд дууссан бололтой. За. За гацуурандаа. За тий одоо тэгээд бит хоёр уншихгүй та бүхэн маань одоо хаан ч үлгэж болно. Энэ хоёр гацуурны тий. Өөрийнхөө нэрээ бичээд, тоонсараа бичээд тэгээ одоо үлгэж болно. За манай оролцогч маань өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг билээсэ гэж бодож байгаа. Тий. Одоо сүүлийн үед чинь тэгээд бит хоёрт нөгөө нэг юу байгаа? Пос машин байгаа. Та гормоны карта уншуулчихгүй юу дөө. Мөнгө тавихад тий одоо ингээ мөнгө тий. Мөнгө тавихаа болсон шууд автоматар цахим болсон шүү дээ үг юм чинь. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy. Өөрөөр гэрэлтүүл Swarovski. Бусдаас үргэлж нэг алхмын За манай хоёр оролцогч маань ямар ч хэлсэн хүсэл юугаан шингээсэн докторга хадгалаад үлдээлээ. За баярлалаа. За тэгээд 2026 он дөнгөж саяны та бүхний бичиж үлдээсэн хүсэл мөрөөдөл санссан бодсон төлөвлөсөн бүх ажил үйлсэн бүтэх болтугай гэсэн сайхан хэлбэрээр манай үзэгч маань гэсэн та бүхэн бүгдээ гэрч боллоо. Магадгүй ирэх жил эргээд уулзахад тэр бие хүсэл нь биелдсэн байхыг бид бүхэн ч гэсэн тэрийг нь уншаад энд бас жаргалтай нэгэн сайхан цам өгч бас ирэх байхаа гэж бодож байна. Бид бүхний нэвтрүүлгийн маань одоо өндөрлөх цаг хугацаа дөхөж байна. Тэгээд магадгүй дор бүрнээ салбараа төлөөлөөд сэтгэлийн сайхан мэдлэгээний үгсээ бас дор бүрнээ бас бэлдэж байгаарэ гэж хүсье. Тэгээд түүнээс өмнө одоо энэ урдлын галт тэрэг байгаа. Галт тэрэгний 3 энэ сайхан хайрцаг дотор манай өмнөх оролцогчдын маань үлдээсэн эд зүйлс 2026 онд би энтэйг эргээд уулзахад өшөө илүү зарим нь бол гоё бөгжөө хийнгүүтээ эх жил энэ маань даймонд болцсон байгаарэ гэсэн гоё хүсэл мөрөөдөлтэй оролцогч нар байж гин тийм ээ 50000 төгрөгээд эх жил 50 сая болгоё гэж хийсэн хүмүүс байж гин гэх мэтчлэн өөрийнхөө хүсэж байгаа эх жил иргэн уулзахдаа өшөө гоё болоосаа гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй шившлэгтэй хүсэлтэй мөрөөдөлтэй зүйлсээ яг одоо ирээдүрээ явах галт тэргэнд илгээж болно. Хүүхэд насанд хүргэж үүдэ галт тэрэг хэрвээ байдаг болоо гэдэг шиг ирээдүйд хүргэж үүдэ галт тэрэг болоод яг одоо. Зэрэгч маань бэлэн болсон юм шиг байна. Түрүүн сая чимээгүй ухаад гаргаад ирлээ шүү. За ямар утга учиртай зүйл вэ? Би нөгөө өөрийнхөө студийн нөгөө хөрөгчний магнит авчирсан. Энийг хийхдээ эх жил манай студийн 10 жилийн болж байгаа. Тэгээд 10 жилийнхээ ойг тэмдэглэх үедээ одоо улам илүү гоё би бол жоохон өргөжүүлэх тийм хүсэлтэй байгаа. Тэгээд бас октод маань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэд студийнхээ 10 жилийн ойг гоё хийгээсэй гэж бодож байна гэж тийм. Их ч ер нь хідэн шавтай байна. Яг одоогийн байдлаар ер нь цаашдаа өшөө өргөжүүлэе гэж бодоод байгаа юм шүү дээ тий. Тийм. Яг нугралтын бол 10 гаруй л хөөгдөд. Ягаад гэвэл нугралт чинь яг юм нөгөө их тууштай хичээлж үр дүн гардаг. Тэгээд одоо ирээдүйдээ болвол нугралтынхаа хүүхдүүдийг бүр мундаг болоод тэгээ олон улсын тавцан дээр гарах болтугай гэж ирвэн. Тохиож байгаа юм байна. Тэр үед ястай янзын гоё хийсэн гэд байж. За дээр нь зүйл тавьчих тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. Хичээллэггүй. Нөгөө өөрийгөө төлөөлөх ч юм уу дуртай зүйлтэй гэсэн бол би нөгөө номын хавчуурганд их дуртай. Тэг хамгийн сүүлд айгүй гоё хөөрхөн уул номын хавчуурга авсан байсан. Тэгээд сая яг нөгөө гэрээс гарахад даалгавраа бодоод исэн чинь тэрийгэ мартчихаж. Гэхдээ энэ нөгөө надад
хамгийн сүүлд гэдэг юм уу миний төрсөн өдрөөр надад бэлгэнд ирсэн. Нөгөө манай одоо багш надад бэлгэлсэн. Манай йогийн багш би ч бас нөгөө йогт ороод тий орчоод гарахгүй яваад байгаа. Тий тэгэхээр йог бол үнэхээр гоё. Тий тэгээд нөгөө энэ бэлэгдэл нь тий өөрөө аюу аз жаргал бэлэгдэг цэцэг. Тий. За. Тэгэхээр энэ цэцэг үрслээд үржээд зөндөө олон болцсон байх болтугай. За. Манай тэшнүүд маань их дүүрж шүү. За их төвч ахын үед. За энийг яг зөв нөгөө өөрийгөө илэрхийлэх зүйл гэсэн учраас. Одоо намайг залуу юмч байхад манай үйлчлүүлэгчид нарч тэр манай шавнаарч тэр ер нь нөгөө намайг дандаа юугаар төсөөлдөг вэ гэхээр зангаатай юм ч гэдэг байсан. Тэгээд тэрээр төлөвлөж байгаа. Энэ бол бас их гоё сэгцтэй сэгэрхэн илүү нэг юм тэ доктортой байхыг бас бэлэгдэж байна гэсэн үг тийм. Гоё бэлэг. Тэгээд илүү олон хүмүүс бас Энэ гал дээр гэдэг. өө тэг болох юм. За. За тэгээд хүсэл бүхэн биелэх гой бэлэгдэлтэй өөрийгөө тодорхойлох зүйлсийг бэлдэж авчирсан байна. Тэгээд яг энэ мэдчлэн тав хүн маань ч гэсэн магадгүй гэртээ гэр бүлэрээ анд нөхдөөрөө ингээд тойроо сууж явахдаа халуун дулаа яриа өрнүүлж явахдаа магадгүй нэг хайрцаг бий болгоод тий анд найзтайгаа амин урсамжуудтай холбоотой ийм зүйлсийг хадгалаад магадгүй ирж байна. Тий энэ мэд гоё ингээд урсамжуудыг бие биендээ яриулаа. Тэгвэл бид хүн чинь ингэж яриулахгүй бол тэр болгон сэтгэлийн үгсээ илэрхийлээд байдгүй. Цаг минут бүрээ ингээд одоо зарим үед бол ингээд хитрхи нөө урсгаад өнгөрөөчдөг учраас та бүхэн энэ минийг бас үн цэнтэй өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. За тэгээд өвлийн үгэн аав маань та бүхэнд үлдээсэн бэлгэн гардуулъя. За бид бүхний бэлдэж ирсэн бэлэг маань энд байна. За тэр хоорон. За манай ерөнхий ивент тэтгэгч Наран групп маань энэ жил 35 жилийн яваа тэмдэглэж байгаа. Тэгээд бүтээгдэхүүний дээжүүдээс дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор цогцлоож хүргэснээс 35 жил болжээ. Тэгээд тэр болон бүтээгдэхүүнийхээ амтнуудынхаа дээжсээс эрхэм зочдоо ийм хүү бэлэг болон өгж байгаа юм шүү. Хаадаг бүгд нь наранчуудаа 35 жилийн баярын мэндийг хүргэе. Бид бүхний нүрийг тагалсан дэлхийн алдартай энэ гоё амттангуудыг, энэ голон брэндүүдийг хүргэж одоо 35 жил болсон байна. Бол маш их хугацаа. 90 оноос хойш гэдэг чинь тийм шүү дээ. 1990 онд ардсан хувьсгалаас хойш бид бүхэнтэй хамтдаа байгаа бүхий л брэндүүдэд нь талархснаа илэрхийлж байна. Тэгэд хамгийн гоё мөч. Энэ бол ориглон дарс. За ингээд ориглон дарсаа бид бас ивент тэтгэгч Bottega гэдэг брендинг шампансаг байна. За тэгээд Италийн номер 1 ориглон дарс Bottega. За тэгээд манай гурван зочин маань дор бүрнээ магадгүй хэлхийг хүссэн үг, магадгүй ойр уулзаагүй амт найслаа зориулсан чин сэтгэлийн таларгалын мэдчилгээ байх юм бол одоо Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд үг хэлж байгаа юм шиг л ийм сайхан үгсийг хэлэх байхаа гэж бодож байна. Гурван байгаа учраас минутын жоо хязгаартай байхгүй бол нэгэн төлөөлөө гоё өрөөлийн үг хэлчихв ах хэлчих юм уу? За тийм. За одоо би захиалга авах хөөстөө хөөсгүй яах юм? Хөөстөө. За тэгвэл зарим үед би ч нэг тэгээ олон хүн байдаг учраас хүртэх гээд хөөсгүй бодолж яддаг байхгүй юу? За Италийн номер 1 ориглон дарс одоо ингээд гоё энэ бол гоё тийм свит чихэрлэг амттай. Өнкөөс өсөрч. За бүгдэд нь 2026 онд сансан сэдсэн төлөвлөсөн бодож байгаа бүх ажил нь бүтгээ гэдэг энэ ориглон дарсыг бодуулъя. Манай телевиз үзэж байгаа бүх үзэгчнэр ч гэсэн аз хэмэр нь очгүй гэж Bottega-га задлаа. За би бас хөггөө сэгсэрсэн гайгууха. Яа. Бас чигэж байгаас. Бас энэнийг зан мэддэг болчиход байгаа маа. Хэр их сэгсэрхүү. Одоо нөө буудаад хамгэн хасгарчдаг учраас онцлоод байгаа шүү. Хайрлаад байгаа шүү дээ. За тэгээд урилгаад хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо маш их баярлалаа. SBN телевиз хоёр хөтлөгчтэй бас хоёр хамтран оролцсон зочдтой
та бүхэндээ ирэх 2026 онд хамгийн гол юм бол ер нь бол эрүүл байх. Тэгээ бие болон сэтгцийн хувьд тий аль алины хувьд эрүүл сарвал байгаарай. Тэгээ эрүүл сарвал байхад бүх юм болдог. Ер нь бол ингэдэг штэ хүн одоо нөгөө эрүүл одоо хүн эрүүл байж байгаа үед ингээ мянган зовлон байдаг гинэ. А өвчтөн үед тэр бүх зовлон алга болоо ганцхан зовлонтой үлддэг гинэ. Гэдэгтэй адилхан бүх юмны одоо үндэсчээр эрүүл байх юм байна. Өөр хүүхдэн ч гэсэн одоо хань ижлэн ч гэсэн аав ээж ах дүүс юу гэдэг гэр бүл нь бүгдээрээ эрүүл гэсэн сарвал сайхан байх болтугай гэж хэлээё. Ирэх ондоо шөөл амжилттайгаар иргэн уулзгаая. за Ерөөл бацаа. За баярлалаа үзэгчдээ бүгдэд нь орой мэндийг хүргэе. Дахин сайн сайхныг хүссэн өрөө орой болгон бид бүхэн салбарын тэргүүлэг мандайлж хэрхнүүдтэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлж байгаа. Өнөөдрийн зочдын яриа та бүхэнд гайхалтай хүрсэн байхаа гэж бодож байна. Дараагийн маргаашийн дугааруудаараа ирээ уулзлаа. Түргэн баяртай. Monголчуудаа аз жаргалаар дүүрэн эд баялгаар дүүрэн эрүүлийн гэхээр дүүрэн төв дүүрэн пэг дүүрэн ансар дүүрэн алдар дүүрэн эдэд дүүрэн ерөөс дүүрэн ба 1 2 3 let's go Хурдан дүргэн зүрх цохиж байна.